Sunny Digital Solutions хязгаарлагдмал хариуцлагатай компани. Компьютер график, мультимедиа судалгааны нээлттэй лабораторийг Монгол Улсын их сургуулийн дэргэд профессор Энхбаяр санаачлан 2015 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтэйгээр байгуулсан. Тус лабораторид компьютерийн ухаан, програм хангамж, математик, физик, электроникийн чиглэлийн 10 гаруй оюутан тогтмол судалгаа хийдэг. 2019 оны 5 дугаар сард өөрсдийн судалгааны үр дүнд үндэслэн лабораторийн төгсөгч оюутнуудтайгаа хамтран Digital Solutions компанийг байгуулсан. Инновацийн хуулийн хүрээнд гарааны статус авч 3 жилийн хугацаанд заагдсан хөнгөлөлт дэмжлэгийг авах боломжтой болсон. Бид Монгол Улсын их сургуулийн компьютер график, мультимедиа судалгааны нээлттэй лабораторитой нэгт хамтран ажилладаг. Тус лаборатори дахь Монгол Улсын их сургуулийн шилдэг оюутан залуусын судалгаа хөгжүүлэлтийн үр дүнд тулгуурлан компани бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хийдэг. Компани хүний нөөцөө лабораторийн шилдэг төгсөгчдөөс бүрдүүлдэг бол нөгөө талаас лабораторийн судалгааг санхүүжүүлж шинэ гишүүдийн судалгааг чиглүүлж өгдөг. Энэхүү тасралтгүй арга загвар нь манай компанийн судалгаа хөгжүүлэлтийн үндэс болдог.